Ахлагангийн сурагчдын мэргэжил сонголтонд мэдээлэл хүргэх гадаадад хөнгөлөлттэй үнээр суралцах ахиж дэвших олон боломжийг санал болгохоор бүгд найрамдах Солонгос улсын Гванжу охидын сургуулийн төлөөлөл Ховд аймагт ажиллаж ахлагангийн сурагчдад зориулсан мэргэжил сурталчлах сургуулийн танилцуулах хийх уулзалтыг зохион байгууллаа. 네, 안녕하세요. 한국 광주여자대학교 국제교류. Сайн байцгаана уу? Намайг Хим Хьюжок гэдэг Гванжуг охидын их сургуулийн гадаад харилцааны хэлтсийн дарга байна. Манай сургууль нь 2016 оны 3 сараас эхлэн англи хэлний хөтөлбөртөө гадаад оюутнуудыг хүлээж авч байгаа бөгөөд бусад сургуулиас давуу тал нь тухайн оюутнуудад 100% тэтгэлэг олгож байгаа юм а. Мөн эрүүл мэндийн 1 жилийн хураамжийг сургуулиас нь төлөх бөгөөд мөн дотор байрны 1 жилийн төлбөрийг сургуулиас дааж байгаа юм а. Манай сургууль нь Солонгосын Гванжу хотын захиргаатай хамтран ажилладаг бөгөөд Гванжу хотын тусгай хөтөлбөрт хамрагдсан байдгаараа онцлогтой. Үүгээрээ дамжуулан гадаад оюутнуудын хөгжих олон хөтөлбөрүүдийг санал болгодгоороо онцлогтой. Манай сургууль 2 төрлөөр оюутан эсэлж байгаа. За солонгос хэл болон англи хэлээр. Англи хэл нь болохоор IELTS-ийн 5.5-аас дээш оноотой бол эрэгтэй эмэгтэй хамаагүй эзлэх боломжтой бөгөөд солонгос хэл нь TOEFIC-ийн 3 болон түүнээс дээш оноотой бол зөвхөн охидууд эзлэх боломжтой. Мэргэжлийн хувьд англи хэл нь болохоор бага насны хүүхдэд англи хэлийг хэрхэн оновчтой, хөгжилтэй, сонирхолтойгоор заах вэ гэдэг мэргэжил байгаа. Энэ мэргэжлэр төгссөнөөрөө за олон улс багшлах эрхтэй сертификатыг олгож байгаа юм а. Хоёр дахь мэргэжил нь бол IT болон бизнес. Энэ бол хосолсон мэргэжил байгаа. За гурав дахь мэргэжил нь гоо сайхан. За гоо сайхны мэргэжил маань зөвхөн үс хумс засах биш. Гоо сайхны бүтээгдэхүүнийг лабораторийн хэмжээнд үйлдвэрлэх мэргэжилтэн бэлтгэж байгаа юм а. За солонгос хэлээр 15 төрлийн мэргэжлэр гадаад оюутнуудыг эсвэлж байгаа. Солонгос судлал, онгоцны үйлчлэгч, гоо сайхны үйлдвэрлэгч, цагдаагийн удирдлага гэх мэт. За маш олон мэргэжил байгаа учраас хэрэг та сонирхож байгаа бол манай сургуулийн хаяг руу орж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм а. Солонгос улсын Гванжу эмэгтэйчүүдийн сургууль маань англи хэлний оноогоор IELTS-ийн 5.5-аас дээш оноотой хүүхдүүдэд намрын 2025 оны 9 сарын 9-нд 60% тэтгэлэгтэйгээр за дээрээс нь дотор байр нь үнэгүй за бүтэн жилийн даатгалыг нь хөнгөлж одоо сургуулиас төлөхөөр ийм тэтгэлэг зарласан байгаа учраас би нутгийнхаа хүүхдүүдэд энэхүү мэдээллийг өнөөдөр хүрэлцэн ирлээ. Тэгээд зөндөө олон хүүхдүүд ирж мэдээлэл сонслоо. Та бүхэн маань Гванжу эмэгтэйчүүдийн сургуульд солонгос хэлээр болон англи хэлээр суралцаарай. Солонгос болон англи хэлээр суралцах сонирхолтой сурагчдад бүгд найрамдах Солонгос улсын Гванжу охидын сургуулиас олон боломжийг санал болгож байгаа юм а. Тухайн сургуулиас төлбөрийг нь хариуцах боломжтой дээр суралцагчдын дүнгээс хамааран 40, 60, 70% хөнгөлөлттэй үнээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын зах зээл дээр эрэлттэй байгаа 15 төрлийн мэргэжлээс сонгон суралцах боломж бий гэдгийг танилцууллаа.